Монгол Улсын ерөнхийлөгч банк санхүүгийн төлөөлөлтөд уулзлаа. Уулзалтанд Монгол банк, арилжааны банк санхүүгийн байгууллагуудын удирдлага ажилтнуудын төлөөлсөн 1300 орчим хүн оролцлоо. Гадаад дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөнд тэмдэгтийн доктортой байдлыг хангах, инфляцийг докторжуулах бодлого хэрэгжүүлж багагүй амжилтанд хүрснийг Монгол банкны ерөнхийлөгч тодтоглоо. Жишээ нь 1-р улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9% хүрч экспорт 63%-аар өссөн. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум Америк доллар болж түүхэн дээд амжилтанд хүрсэ. 4-р сард 10.1% хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүндэд докторжиж байна. Банкны салбарын 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах амлалт авч одоогоор 1400 га талбайд 3.4 сая мод тарьж ургуулад байна. Монгол банк хараад тус бие даасан байдлаа бэхжүүлэх улсын зээлжих зэрэглэлтийг шатахуулж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинжилэл хийж байна. Үйл ажиллагаагаа бүрэн захимжуулж хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж нийт орон тоог 19%-аар цомготгожээ. Цаашид инфляц намд ор түвшинд доктортой хадгалж иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес хөрөнгө оруулалтын таатай урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх Монгол банкны дунд хугацааны стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа юм байна.